Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орны өнөөдрийн хуралдаанаар олонний анхаарал татсан бас нэг асуудал нь улсын хурлын тухай хууль, Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байлаа. Энэ хуулийн төслийн талаар Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Цагаан дараах танилцуулгыг хийлээ. Чуулганыг бол одоогийн бүрдэгдэж байгаа хууль тогтоомжоор бол хамгийн ахмад нь бол хуралд нь даргаж хуралдуулна гэсэн энэ заалт байгаа. Тэгээ энэ өргөн барьсан төслөөр бол тухайн чуулганд оролцож байгаа ахмад гишүүн нь даргалж явуулна гэсэн энэ зохицуултыг бол өргөн барьсан байгаа. За завсарлагын тухай гэх юм бол аливаа зүйлд бол тодорхой цаг хугацаа байгаа. Тэгээ улс орон дэлхийн бүх улс орон ард түмэн бол энэ цаг хугацаатаа бол уралдан хөгжиж байгаа. Аливаа зүйлд бол тодорхой цаг хугацааны хэмжээр бол байхын зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд бол энэ завсарлага бол ингэ тодорхой хугацаагүй байсан. Тэгэхээр аливаа зүйлд бол ингэж тодорхой болох үүднээс улсын хурал судалтаа нам эвслэл завсарлага авах хэрэгтэй. Ингэхдээ бол эхний удаад бол 5 хоног, дараа нь бол ингэ 3 хоног гэдэг ингээд 8 ажлын өдрөөр ийм завсарлага авахар ийм хуулийн төсөлд бол өргөн барьсан байгаа. Ингэхдээ бол энэ Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан улсын их хурлын тухай хууль, Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлцэгдэж улмаар батлагдвал улсын хурал дахь Монгол ардын нам бүлэгтэй болох асуудал шийдэгдэх юм а. Тиймээс зарим гишүүн хуулийн төслүүдтэй холбоотой санал хэлэхдээ эв нэгдийг илэрхийлэгчийн хувьд ерөнхийлөгч ийм хуулийн төсөл санаачтан оруулж ирсэнд баярлаж байна гэдгээ хэлж байлаа. Өнөөдөр бол Монголын улс төр бол зөвшөлтсөж, ойлголцож хамтран ажиллах ёстой. Харин ч Монголын ард түмний эв нэгдийг илэрхийлэгчийнхаа хувьд Монгол улсын ерөнхийлөгч энэ хуулийг оруулж ирж байгаад бол бүр баяр хүргэх ёстой гэж бодож байна. Ер нь бол энэ амьдралд жижиг зүйл гэж ерөөсөө байдаггүй. Жижигээс том руугаа, жижигээс дандаа асуудал үүсч явдаг учраас өнөөдөр Монголын улс төрд үүссэн байгаа нөхцөл байдал нь бол зөвхөн энэ улс төрийн намын нэг бүлэг байгуулах тухай асуудал биш ээ. Энэ бол өнөөдөр Монголын улс төрд нүүрлсэн байгаа энэ үл ойлголцлыг арилгах энэ том гүүрийг бол өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч бол өөрөө санаачилж оруулж ирж байгаа нь бол их зөв юм а гэж бодож байгаа.